Сайн байцгаана уу үзэгчдээ. Дэлхийд дахинд тойм хөтөлбөр энэ удаагийн дугаартаа бүгд найрамд гарчилсан Солонгос ард улсын удирдагчийн бүгд найрамд хятад ард улсад хийсэн дөрөв дэх албан ёсны айлчлалтай холбоотой сэдвийг онцолж байна. За энэ сэдвээр ярилцахаар бид Солонгос судлаач Лавгааг урьж оролцуулж байна. Танд орой минь хүргэе. За орой минь хүргэе. За тэгэхээр энэ сарын 8-наас 9-ний өдрүүдэд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун бүгд найрамд хятад ард улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ бол одоо дөрөв дэх удаагийн айлчлал байсан тийм ээ. Тэгэхээр энэ дөрөв дэх удаагийн албан ёсны айлчлалын гол зорилго нь юу байв? Дөрөв дэх удаагийн айлчлал 18 оны 3 дугаар сараас эхэлсэн. Тэгэхээр одоо 10 сарын хугацаанд дөрөв дэх удаага айлчлал. За яг хоо энэ удаагийнх бол тэг албан ёсны айлчлал. Зарим нь зүгээр дээд хэмжээний уулзалт байсан л да. Дөрвөн удаа одоо ухаан 10 сарын хугацаанд уулзчихлаа. Тэгэхээр их л сонирн байгаа юм. Ер нь өмнө нь бол одоо энэ хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 70 жил болж байна. Энэ хооронд 3 удирдагч бүгд найрамдах Солонгос, ардчлан Солонгосод болсон. Тэгэхээр ийм богино хугацаанд хятад Умар Солонгосын төрийн тэргүүн 10 сарын хооронд 4 удаа ирсуудаа ерөөс түүхэнд байдаггүй. Тэр талаас нь аваад үзэхэд бол одоо харилцаа их ойрхон байгааг л нэг илэрл юм да. Харилцааны үйл ажиллагааны 99% нь бол хэсэгчилсэн байдлаар юм уу? Детачилсан байдлаар. Өөрөлдвөл тодорхой асуудлуудыг тодорхой нөхцөл байдалтай холбогдуулаад олон хүчин зүйл биш тэнийг асуудал шийдэхэд тэгэхээр нэг эцсийн зорилго тавина да. Тэгэхээр галт тэрэгний эцсийн буудалдаа очихын тулд замдаа нэлээд одонд зогсон. Одоо янз бүрийн хүчин зүйлүүд тэнд үйлчилж ээж нөхцөл байдал бүрдэж тэгээд одоо ухаан нэг асуудлыг шийдэх шийдэ. Тэгэхээр 4 удаа ирнэ гэдэг чинь бол төрийн тэргүүн бол тийм амархан хөдлөхгүй шүү дээ. Тэгэж айлчлах шаардлага хэрэгцээ заавал гарна та. Тийм ээ. Зүгээр дахиад байхгүй шүү дээ. Тэгэхээр ярилцж байгаа асуудал нэлээд одоо тулгамдсан шин чанартай. Тийм учраас ойрхон уулзах. Тийм байдалтай байгаа болов гэсэн ийм одоо таамаглалтай ажиглагчдын дунд их байдаг. Ер нь ч тэгээд 2018 оноос хойш одоо жил дөнгөж гарч байна. Өнгөрсөн 12 сард шаттл гэж ярьдаг. Богино хэмжээний одоо ерөөс айлчлалууд маш их ойрхон давтамжтай өрнөсөн шүү дээ. Солонгосын хоёр талын хүн. Хооронд ч гэсэн ерөөсөө хизээч тэгж 3 удаа хэдхэн сарын дотор уулзж байгаагүй. Хитрхи дэг ёс жайг протокол одоо тэр ёсол барихгүйгээр асуудал гарвал ер нь шууд уулзж байгаа. Нүүр тул шууд яриа хэлцээ замыг их сонгож байна. Тэр шин зам руу сонгож байгаа. Энэ бол одоо бүгд найрамд гартсан Солонгос ард улсын шин удирдлагын ажлынхын шин стил гэж хэлж баг болно. Энэ удаагийн ажлын айлчлал төрийн айлчлал гэж нэрлсэнгүй л дээ. Аль тал нь ажлын айлчлал. Тэгэхээр энэ жил бол түрүүнд би хэлсэнд хятад бүгд найрамд гартсан Солонгос ард улс хоёр дипломат харилцаа тогтоосны 70 жилийн болж байгаа. Энэ хүрээнд одоо хэрэгдэж байгаа нэг том одоо харилцааны яхаар байхгүй том алхам муу. Нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь ажиглагддаг штэ. Сүүлийн жилүүдэд бүгд найрамд гартсан Солонгос ард улс хятадын харилцаа тийм ч идэвхтэй байгаагүй. Итвүүхэн нэлээд суларсан. Тэгээ нэлээд суларсан, жаахан саарсан, хөндөрсөн, заримдаа ч бүр жаахан тунирхсан тийм байдлууд ажиглагдсан. За энэ бол энэ дээр нь энд хамгийн гол хоёр хүчин зүйл нөлөөсөн чинь нэгдүгээр зөвмөн туршилтууд. Хятад одоо болооч нэг даацнааш гэдэг юм уу ямар ч байсан хятадын үгүй нэг их сонсоогүй зөвмөн туршилтын хөө одоо тэр ойрхон туршилтууд
зөөгч буужингийн ойрхон туршилтууд болоод өнгөрсөн. За энд хятад жаахан дурамчхан байсан. Хоёрдугаарт энтэй холбогдуулж л үүссэн асуудалда хориг тавьсан, хориг шангаруулсан. За энэ хориг тавилдсан одоо аюулгүй зөвлөлийн 5 гишүүн орны нэг нь бол Нүбин ягарахгүй хятад. Тэгэхээр энүүнд бол Бэхнян бас жаахан дурамчхан байсан. Тэнд иймэрхүү нэг харилцаа жаахан хөндөлдөө байсан. Гэлээ гэхдээ энэ хоёр бол хөршөө сонгодгүй гэдэг үстэй тийм ээ. Тэр шиг хизээч одоо энэ хоёр одоо төр зур жаахан харилцаа хүндэрдэг юм уу? Тийм нэг сэв суугаад байсан юм байхгүй байгаа. Тэгэхээр одоо тиймэрхүү байдал боллоо ч гэдэг гисэн энэ хоёр бол одоо ойр дотнд байхаас өөр арга байхгүй. Тийм л хувь заяагаар холбогдсон хоёр ард түмэн гэж өөрсдөө ч тэгж үздэг. Тэгэхээс өөр арга байхгүй. Тэр тийм учраас энэ харилцаагаа зөөлрүүлэх талаар нэлээд энэ удааг айлчлал бол зөөлрүүлэх чиглэлд бол бас төлөхөд зүйл бус болов гэж бодож байна. Юу хоёрдугаарт Шижинпин дарга хийг хятад одоо бүгдээр галдан солонгосоор улсад аль бисаар айлчлахыг урьсан. Урилга дахиад нотолсон. Энэ жил 70 жилийн ой болж байгаа. Тэгээд хятадын тал бол энэ талаар одоо ухаан төлөвлөгдөөд асуудал ингээд хөндөгдөд яригдвал бид нар уучлаад мэдээлнэ гэд хятадын гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байна лээ. Тэгэхээр ер нь бол энэ жилдээ багтаад айлчилж болох юм. Шижинпин дарга. Тэгээд бас нэг сони тэгшөөгоор ер нь бол харилцаа айлчлал явуулж тийм ээ. Нэгдүгээр зөөлрөөд ирлээ хоёрлоо. Хоёрдугаар сая нэг шин юм ярьсан бүр стратегийн одоо төвшөнд харилцааны стратегийн төвшөнд юу яриа хэлэлцээ хийж бай, хамтарсан энэ чиглэлийн судалгаа хийж бай гэсэн ийм шин одоо зүйлүүд бүгд наймд гарсан солонгос ардуулсан талаас санал гарсан бололтой шин зүйл яригдсан. Өөрөөр хэлбэл дээд хэмжээний айлчлалуудаа юм уу уулзалтуудаа давтамжийн одоо хадгалъя, ойртуулъя, яриа хэлэлцээ явуулъя. Тэр нь одоо нэг нөгөө юмаа ярьжээ гэсэн нэлээ нааштай ийм зүйлүүд ажиглагдлаа. За Ши даргагийн хувьд бол хятадын дарга болоод 2014 онд Өмнө Солонгост тэрийг айлчлсан шүү дээ. Тэр бас их сони болсон. Ерөөсөө хятадын дарга нар Солонгосын хоогт заавал ихтэй хойд Солонгосоор орж иж дараа нь Өмнө Солонгост буудаг байсан. Нөхцөл байдал ч эвгүй одоо тийм Өмнө Солонгос хятадын харилцаа тийм тааламжтай байгаагүй болоод ч тэр 14 онд Өмнө Солонгост айлчилсан. Дараа нь Мөнжийн ерөнхийлөгч айлчилсан намар тэгэхээр бас Өмнө Солонгост урилгатай. Хоёуланд нь ч бууж болох юм. Тэгээ түрүүнд би хэлсэн айлчлал гэж айлчилдаг биш. Одоо нөхцөл байдал бүрдэн энэ том орных, ийм их нөлөөтэй орны төрийн тэргүүн юм чинь нөхцөл байдал бүрдэж наатал нь одоо дээр үед одоо манайхан ярьдаг штэ нэг баатантай юмтай очин байсан штэ тийм ээ. Тэгэхээр тэр нөхцөл байдлуудыг бас харах ёстой. Тэгэж одоо байдал ямар байгаа бэлээ. Тийм яг айлчиж одоо болж гин үү? Хоргоо яах вүлээ? Очоод одоо айлчлал ямар үрдэн гарах вүлээ? Гэт энэ олон талаас нь бодож судалж шийдэх хэрэгтэй. Яг энэ айлчлал бол нэг том үйл явдалтай. Тэрийг ухтсан ийм чухал айлчлал болсон гэж ер нь бол олон улс харж байна. Тэр нь юу гэхээр Өмнөд Солонгос Америкийн хооронд одоо 2 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болно гэд ямар ч байсан зарлагдсан байгаа. Тэгэхээр энэ нь одоо Америк умардын 2 дахь дээд хэмжээний уулзалтыг ухтаад энэ айлчлал тэр чиглэлд яг юуг өгүүлв, юуг илэрхийлв? Солонгосын хойгийг тойрсон асуудал ярилцсан. За нэгдүгээрт Ким Жун Ун дарга бол шинжлэхийнхаа үндэ дурдсан. Солонгосын хойгийн байдлыг аль болохоор 50 тогтун байлгахын төлөө хүчин чармаалт 50 энэ чиглэлээрх яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ. За нэг шин зүйл
оруулсан. Энэ жилийнхэд бол. Тэр нь юу гэвэл 53 оны Дайны галд төр зогсоосон хэлэлцээрийг за ингийн болгодгүй маа гэхэд. Зүгээр дайн дууссныг л олон улсын хэмжээнд эрх зүйн хэмжээнд одоо хүрээнд албажуулъя. Тунхаглал гаргая гэдэг байгаа шүү дээ. За тэрний дараа яах вэ? Ингийн одоо гэрээ хэлцээр байгуулах процесс руу орох гэж. Эхлээд бүр болохгүй энэ дайнаа дуусгаад аваа гэдгээл хүлээн зөвшөөрөлцөе гэж байгаа. Тэгэхээр 18 онд энэ асуудал яригадаад байдгийг тогтворжуулахын тулд чинь хэд хэдэн шатлалсан хэмжээ авна шүү дээ. Цөмийн хөтөлбөрийн асуудал энэ солонгосын дайныг ер нь одоо яах юм? Энийг ч одоо дуусгах хэрэгтэй. Вьетнамын дайн одоо бусад дайнууд ч бүгд л тухайн үедээ олон улсын эрх зүйн төвшөнд баталгаажаад ингээд явц юм чинь энэ бол тийм байхгүй шүү дээ. Төр зогсоосон хэлэлцээр. Тэгээд дараа нь ингийн одоо гэрээ хэлэлцээр байгуулдаг ч юм уу. Тэгэхээр чин тэрийг дагаад Америкийн цэргийг яах вэ? Нөгөө цөмийн хөтөлбөрийг яах вэ? Нүүбийн цэргийн командлыг яах вэ гэдэг ингээд олон асуудал цаашаа ургаад гарна шүү дээ. Тэгэхээр энэтэй холбогдуулаад ядаж одоо эхний ээлжинд бол Бэхняны намар 9 сарын Мөнхийн ерөнхийлөгч одоо бүгд галзуу солонгосоор дулсад айлчлал хийхэд бол хамтарсан мэдээлэлд бол бас Панмунжимынх ч гэсэн орсон шүү дээ. Ерөөсөө одоо дайн зогсоосон асуудлыг л эхлээл эрх зүйн хувьд шийдэгдэх юм. Мэдээлэл гаргадаг. Энэ бол улс төрийн шинж чанартай асуудал шүү дээ. Шийдэх болно шүү дээ гэж ингэж үзээд байгаа. Тэгэхээр энэ 18 оны ихээр Америкийн хооронд солонгосын хоёр талын хооронд энэ асуудал их нэлээд идэвхтэй яригдж хахад үнэхээр хятадын тухайн их дурддаггүй байсан. За харин энэ удаа шинэ жилийнхаа үгэнд 2 дугаарт сая хятадд ажиллахдаа бол солонгосын хойгт инг тайвны энэ процесс юм инг тайвны нөхцөл байдал дэг журам тогтоох юм бол энийг бол солонгосын хойгийн энэ холбогдох бүх талуудын хүчин чармаалтын үр дүнд бүх талуудын оролцоотойгоор энийг л одоо бүрдүүлэх ёстой юм шүү гэсэн байр сууриа Бэхнян тов тодорхой илэрхийлсэн. За энэ бол хятадын чихэнд хайтайхан сонсогдож таараа. Яагаад? Хятад ч бол ерөөс солонгосын хойг дайны нөгөө 53 оны одоо дайн зогсоохоо одоо хэлцээд гар үсгэж дурсан гол субъект мөн тэр битгий хэл одоо үндсэндээ одоо хятадын сайн дурын армийг оруулж ижил одоо умар солонгосыг нэг нүгөө хэлэхэд хамгаалж авч үлдээ гэсэн. Хятад солонгосын хойгийн асуудалд бол ялангуяа олон талдаар асуудал шийдэхэд бол гарцаагүй гол одоо оролцох субъектийн нэг бол мөн. За энэ жаахан хоцрогдонгоо яригдчихсэн 3 талтаар их яригдчихсэн. Сөүл, Вашингтон, Бэхнян гэж нэлээд ихтэй яригдчихсэн. Хятад энийг бол зүгээр ажиглаж ийсэн. Ер нь одоо энэ удаагийн айлчлалаар Кимжун дарга солонгосын хойгийн асуудлаар Америктэй ч тэр одоо ер нь Америктэй л гол нь ярина шүү дээ. Ер нь солонгосын хойгийн асуудлаар ярилцахад хятадыг ард талаад найдвартай одоо ард талал болох гэсэн тийм хүсэлтэд илэрхийлсэн хятад тэр хүнд нааштай хандсан. Иймэрхүү нэлээд бара тэр талаараа бол нэлээд тодорхой үр дүн гарлаа гэж хэлж байна. За солонгосын хойгийн энэ хурцтмал байдлыг намж явах тэнд инх тайван тогтоох энэ үйл явцыг амжилтанд хүргэхэд умард солонгос болоод бүгд найрамд хятад ард улсын яг тэр гол ашиг сонирхол нь юу юм? Хятад Америкаас хүсээд байгаа нь. Америк нь тэр хоёроосоо юу хүсэж байгаа? Тэрийгээ одоо ярилцах гэж энэ хоёр ойр орхон уулзаад байна гэдэг ийм дүгнэлтийг бол ажиглагчид гаргаж байгаа шүү дээ. Тэр хоёр юу хэлэлцээд байгаа? Америкаас юу хүсэх гээд байгаа? Тэ яг л та. Юу нэг эргээд саная. Кимжун дарга хятад анхны айлчлал хийхдээ. Америкийн нэгдсэн улсын тэрэн нэрийн бичгийн даргаыг хүлээж авахынхаа өмнө ирсэн шүү дээ. Дараа нь 6 сарын 12-ны Америктэй гэсэн дээд хэмжээний уулзалтын өмнө хойно өмнөх 3 дахь одоо уулзалтууд бол дээд хэмжээний уулзалтууд бол тийм
нэг үйл явдлын өмнө хойно болоод байсан байгаа. Тэгэхээр энэ удаагийнхыг ч гэсэн за энэ нэлээд сайн хоорондоо ярилцсан баха байр сууриа зохицуулах гэж одоо бас одоо ялангуяа дээд түвшинд ер нь бол нэлээд одоо сайн ярилцсан бах. Ийм учраас энэ удаагийн Ким Жон даргын Пекинд хийж Бээжинд хийж байгаа айлчлал бол Хятадд хийж байгаа айлчлал бол юу баха гэж. Трамп Ким Жон ын хоёрын хоёр дахь удаагийн дээд хэмжээний айлчлал ойртож байгаагийн дохой шинж тэмдэг болж байна гэжсэн байгаа. Тэгээ бүүмэд тийм байж бас болох юм. Ягаад бол өмнөх процессуудыг харахад дагаад дандаа нэг тийм өмнө нь айлчлаад юм уу юм яриад байдаг байсан. Тэгэхээр за тийм байна. Бол хоёр дахь уулзалт болёо гэд. Эхнийх бол reality show маягийн дипломат уулзалт байсан шүү гэж Америкийнх нь хатуу шүүмжилдэг штэ. Тэгэхээр одоо хоёр дахьыг бол тодорхой үр дүнд хүргэх хэрэгтэй дээ. Энэ ч одоо алин болгон ерөнхий зүйл ярих уу? Яг мэдээж. Тэгэхээр энэ чиглэлээр л хатадтай энэ удаа одоо нэг хаттын байр суурийг нэлээд сан тандсан баха. Пекин. Одоо ер нь юу ярил болох вэ? Ямар буулт хийл болох вэ? Ялангуяа энэ чи юу штэ. Одоо хинхнийг л буулт хийх гэдэг юм уу? Одоо цөмийн зэвсэггүй бус болгохын чиглэлд яг тодорхой одоо алхмуудаа хийж эхлэе. Гэтэл Америкийг чийгээч гэл Пекиныг чийгээч гэл ингээл хараад суугаад байгаа штэ. Хараад суугаад байгаа. Тэгэхээр чи одоо нэг тодорхой хөдлөх галтрыг бол зогсоол дээр зогсоол байна л да. Одоо галтрыг нэг эхний буудал нэг явуулчих гайл одоо тэхийн тулд яах вэ гэл эн чин тэгэхээр Америк хойцлон соёл тгийг шийдэх ч асуудал бас биш. Хятадтай ярина, өмнө солонгостой ярина, зөвлөлтөнд юу олон асуудал байна. Тэгэхээр энэ удаа нэг үгүй хэлэхэд бол өмнө солонгос одоо хойгийн асуудлыг тайван доктортой байлгаа тэгээд дээр нь эдийн засгийн үүдэн татъя гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чи эдийн засгаа үүдэн татахын тулд хоригт орцсон хөдөлж чадахгүй шүү дээ. Хятадаас хамааралтай юу? 90% гадаад худалдааны 90% нь хятадтай хийгддэг айл. Энэ хоргийг бол цуслуулчихмаар байдаг. Тэгвэл эдийн засгийн хавшаа явах гээд байдаг. Хориг хөдөлж өгдөггүй Америк. Та нар цөмийнхөө асуудлыг шийдэг. Тэгээд шатараад бид хоргийнхаа асуудлыг шийдээ зөөлрүүлдэг юм уу, цуцалдаг юм уу дараа. Эхлээд та нар цөмийнхөө чиглэлээр тодорхой алхам хийгээд. Ягаад нууцаар юу хийгээд байгаа юм. Ингэхээр асуудал уушаа явахгүй байгаа биз. Тэгэхээр одоо жишээлбэл сая зөв албан ёсоор Америкийг эмзэглүүлнэ гээд албан ёсоор мэдээс эдэнд ороогүй л дээ. Мэдээж одоо энэ хоргийг зөөлрүүлчих арга байна уу гэсэн байдлаар бол Пекин, Бээжинг тандсан байж болно шүү дээ. Үгүй гэх газаргүй шүү дээ. Үгүй ч одоо амин тэмцээд байгаа биз. Жишээ нь эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил хас 3.5-д хүрлээ гэж ийсэн. Тийм дүүр мэдээ явж ийсэн. Хэрвээ тийм бол хүндэл байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хурдан өөдөн татахын тулд энэ ч одоо энэ хоргийг хурдан цуцлах гэдэг. Хоргийг цуцлуулах талаар одоо ингээ очиод яриа хэлцээ хийхэд Хятадд Америкаар буулт хийлгүүлэх ямар хөзөр байгаа юм? Хэцүү. Хятад байна шүү дээ. Одоо яг гол ингээд нэг цэг нь болчиход байгаа байхгүй юу? Жишээлбэл Пекин бол Америкт шууд хандхаас гадна яг хуу тандж л байгаа бохол та. Хятад хамгийн гол нөлөөтэй юм чинь та нар Америкт нөлөөлж өгөөч. Хориг зөөлрүүлэх талаар арга хэмжээ авч өгөөч гэж одоо Хятад хандаж хүсээд одоо хоргийг зөөлрүүлэх юм цуцлуулдгүй маа гэхэд зөөлрүүлэх хүсэлт Пекинаас ирээд идэг. Гэтэл Вашингтоноос Бээжин рүү юу цөмийн одоо энэ одоо зэвсгэ гэдэг юм уу энэ цөмийн зэвсгүй бус болгох энэ процессо одоо Пекинаар жаахан одоо хөдөлгөөд уршлуулаач. Тий. Тэрнээс нь хориг цуцлах болохгүй байна гэсэн хүсэл бас Вашингтоноос Бээжин рүү ирээд байгаа биз дээ. Энэ хоёр талын. Тэгээд дээр нэг юм хэлье. Бүр болохоо байгаад ингээ зогсон байдалд ороод ирэхээр цагаан урдан болвол энэний артал Хятад байгаа шүү дээ. Пекин хөдлөхгүй шүү дээ. Ард нь Хятад байгаа гэл ингээл эмзэглээл ихтэл. Тэгээ эн чинь яванда
айгүй бол худалдааны дан одоо хоёр талд өрнөж байгаа. Хятад Америк хоёрын өөрийнх нь харилцаанд нөлөөлчихгүй байгаа байхгүй. Зарим нэг одоо талаар нөлөөлж одоо болзошгүй. Ямар ч байсан Хятад бол гол одоо юу гэдэг юм. Хямралыг зохицуулахад гол тоглогч бол мөн. Гол зохицуулагч болцоод байна. Бэхлям бол харин одоо наалдаж бүр Хятадтай одоо бүр ойртож ажиллаж эхэллээ. Тийм ээ? Одоо Хятадын л одоо Америк мэдээж хут ер нь дээр үеэс бол Солонгосын хогийн асуудлаар Хятадтай л одоо бид нар одоо ярьж энийг л зохицуулах хэрэгтэй гэсэн тэр байр суурь хэвээр. Тэгэхээр Хятад гэдэг айлын нөлөө тийм хүчтэй энэ хойгийн асуудал дээр бол одоо бүр улам тод болоод байгаа байхгүй. Улам тод болж ирээд байгаа. Өмсөлнөсөн тал бол засгийн газар бол сая Мунжийн ерөнхий 10-нд шинэ оныхаа хэвлэлийн байгууллага дээр бол энэ бол биднэрт найдлага төрүүлж байна гэсэн талаас нь авч үзсэн. Нэг л асуудлыг Мунжийн ерөнхий хийсэн. Гэхдээ тэр 50 оны одоо дайныг эцэслэх энэ одоо эрх зүйн ийм одоо гэрээ хэлэлцээр байд муу тунхаглал ингийн гэрээ хэлэлцээр биш шүү дээ. Тийш өөр юм наан зүгээр 50 оныхоо дуусгахын тулд энэ асуудлыг бол одоо дуусгахын тулд бол ямар нэгэн болжил битгий тавьж байгаа. Жишээлбэл тэр ингийн хэлэлцээр гэдэгт яагаад Америк их бломчтой ханддаг гэхээр тэрний юу дагаалдаг юм бэхнээс дандаа Америкийн цэргийг гаргадаг. Тэр шиг хаттын их хэвшигтэй шууд огт чинь одоо шууд Америктэй хэлдэхгүй гэж бодож байгаа шүү дээ. Энэ Америкийн судлаачид бол энэ одоо үзэхдээ 3 зүйл жаахан сөрөг нөлөөж магадгүй гэдэг. Хятадын оролцоо хит ихтэй дэрвэл юмны нөгөө донжийн юм уу тааруулахгүй болвол энэ цөмийн асуудлаарх үндсэн нөгөө гол асуудал чинь цөмийн одоо асуудал биш. Энэ асуудлаарх яриа хэлцээ бургаш ахиж өгөхгүй гэж магадгүй. Өөр удаашрч нэг мэднэ. Хоёрдугаарт асуудлыг шийдэхэд Бихнян Вашингтон хоёр нэлээд шуурхай гол одоо асуудлаа ингээд яриад явж идэл Хятад дундаас оролцоод Солонгосын хойгийн асуудал аль болохоор олон талт болоод ирэхтэр саарамгждаг. Өнөө 6 талт хэлцээг хэлэх гэдэг байхгүй. Хятадгийн хит оролцооноос бол бас булгоомжл тал бий. Ухаан асуудал яг ингээд дөнгөн данган дэгэн догон ингээд явж яхад хөндлөнгөөс бас нэг том айл хөндлөж орж ирэл тэг ингээд байвал уул асуудал өөрөө саарамгж магадгүй. Тэгэх юм бол юу нөгөө яриа хэлцсэн маань үр дүн багтаа болоод сунжираад хоошлогдчих магадгүй. Эсвэл бүр Хятад энэ одоо тэр яг одоо донжийн улсын нөгөө оролцоо гэдэг юм уу? Хятад одоо хоёр талынх нь хэрхшигт одоо нэлээд зохицуулсан тийм одоо тоглолт хийгээд эхлэх юм бол харин ч хурданч процесс өөрөө ингийн процесс өөрөө хурданч явж магадгүй. Тэгвэл тэгэх гисэн баталгаа бол тийм юу алга. Гурав дахь өрөндийнхний болгоомжлоод байгаа юм бол одоо дахиад л Америк руу одоо нэг шинэ болзол Хятад тавьж магадгүй. Одоо ер нь хоргоо зөөлрүүлээ л дөө. Гэт ингээл одоо асуудал ярихаар л Америк руу дандаа ингээд ийм хоргийн бас дарамт Америкт ирж магадгүй гэж ингэж болгоомжлсон. За энэ улс төрийн үйл явц бол яа харахгүй ардаан тийм ээ. Бүр үндэс суур асуудал нь бол геополитикийн асуудал байдаг, бодлого байдаг. Тэгэхээр Солонгосын хойг ямар байх нь геополитикийн хувьд Хятадд ашигтай юм, Америкт ашигтай юм. Та энийг л тодорхой тайлбарлаад өгч. Солонгосын хойг түрүүн би ярьжсэн Land Power гэж энэ их газрын хүчин, далайн хүчин хоёрын уулзуур дээр байдаг учраас тэр хоёрын эрх ашиг, тэр хоёрын баланс хоорондоо хүчний баланс тэнцвэртэй болвол Солонгосын хойгийн байдал тайван болдог. Тэр хоёр хүчний харьцаа алдагдаад ирвэл Солонгосын хойгийн байдал эдрэгтэй болоод ирдэг. Их эмзэг, Солонгосоо үнэн эмзэг юу цэгт байдаг байхгүй. Сайн талдаа бол хэрвээ бүх юм сайн болвол хамгийн гол төв нь болж өгдөг. Жишээ нь одоо
Хятад Америк хоёрын Аз руу чиглэж Аз Монголын талаар чиглэж байгаа стратегийнх нь эрх ашигын одоо хүчний тэнцвэртэй байвал Солонгосын хоогийн байдал их тайв. Одоо ерөөсөө тэр биз дээ. Цөмийн асуудлаар бол Америктэй ингэ зохицоол одоо хятад бахан одоо юу гэдэм тэгтээ бол одоо хойд Солонгостой одоо хойд Солонгосдох нөлөөгөө хадгалаад тэр чинь өөрийнх нь том эрх ашиг үстэй. Тэгэл нөгөө жирбич бүс болохгүй. Тэр тал нь бас хадгалагдаад 50 байцгааж энэ хоог 50 байж явал тэгэл одоо ухаан бол боломж гэдэг юм уу. Тэгээ өөрийнх нь нарийн стратегийн Оросд ч байна, Японд ч байна, Америкт ч байна, Хятадд ч байна энэ хоог руу чиглэсэн. Тэр хүчний тэнцвэрл одоо ойртоод жаахан одоо тогтвортой болоод ирвэл хоог 50 байна. Юу штэ. Одоо 48 оноос хойш Ким Ир Сен дарга 94 он хүртэл 45 6 жил тэрэг мөгийг юмстэй. Нэг эргээд хардаа. Тэр үеийн гадаад орчин Солонгосын хоогийн. Дараа нь 94 оноос хойш 2010 он хүртэл нас бартлаа одоо энэ хүүгийн аав Ким Жин Ир дарга байсан биз. 16 жил тэр мэдсэн биз. Тэр үеийн нөхцөл байдлыг нэг энэ хоогийн орчныг үстэй. Одоо энэ хүүгийн аавынх нь үед Ким Жин Ир даргын үед нөгөө социалист систем нуурсан. Нуурахаар бүх одоо юунд ч нөлөөлөх юм чинь системийнхаа хүрээлд байсан бүх улсуудад нөлөөлөх юм чинь одоо Пхеньян бол картынхаа бараагаар ард түмнээ хангаж чадхаан болсон. Эдийн засаг уналтанд орсон. Тэгэхээр цэргийн хүчинд дулдаалахаас л өөр арга байхгүй гэл хааж аваад номер 1 бодлого цэрэг гэсэн л юм бодлого явуулсан шүү дээ. Юусе хааж аваад. Одоо бол харьцангуй харин таатай үе дахиад өвөгийн үе бараг эхэлж байгаа байхгүй. Яагаад? Нөгөө хүүтэн дэйний үед дууссан. Тэгэхээр гадаад хүрээлэл бол нэг бол одоо өмнө Солонгос руу цохилт өгчих гээд байгаа хүчин хэн байгаа. Тэгэд өгүүлээд байдаг ч гэж юм тийм амархан өгүүлээд байдаг ч юм гэж аав. Тэр чинь бол харилцан биендээ их уялдаатай болцсон юм чинь. Одоо ухаан хятад юу гэх юм чи хятадын байр суурийг харна хэн нэг нь. Тий. Хоёрдугаарт ард түмэн бол харин Ким Ир Сен даргын үеийн Ким Жин Ир даргын ард түмэн биш болцсон. Яагаад гэвэл манайх 80-аад онд одоо үргийн худлаанд явдаг шиг одоо хон тэр дандан гээд одоо ерөөсө бүхэл одоо нөгөө үргийн худлаанд нүд тайлцсан байхгүй. Одоо тийм нэг зах зээлийн элемент бүр хилчгсэн. Тэр эргэлт буцалтгүй болцсон. 400 гаруй том захууд ажиллаж байна. Ерөөсө бүх юм л одоо ер нь манай 90-ад оны эхлэгээд бодчих. За ийм үед чинь хүмүүс хуучин шиг тэгж захирагдаж яг цэрэг шиг баригдах уу? Баригдахгүй шүү дээ. Мөнгөний үнээр авцсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө улс орны энэ аавын хувьд ч тэр Ким Жин Ир дарга юу өвөгийн хувьд ч тэр аавын хувьд тэр одоо энэ хүний хувьд ч гэсэн нэг л зорилт байгаа шүү дээ. Энэ системийг л хадгалж систем хадгалахын тулд л дотоод аюулгүй байдал гадаад аюулгүй байдал хоёрлох хэрэгтэй шүү дээ. Өлсөөлөхгүй тулд эдийн засгийг олж ирэх гэдэг юм яваад эдийн засгийг сайжруулах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл тийм нөхцөл байдал бүрдэж гэн одоо энэ хүүд одоогийн төрийн тэргуунд бүрдээгүй шүү дээ. Хоригнд орцсон байж байгаа шүү дээ. Тэгээ хоригнд орцсон. Цөмийнхаа асуудлыг яг богино хугацаанд шахаж бүх туршилтуудаа хараалгаж хориг тавилж агаад ямар ч байсан өөрсдийнхөө хүссэн хэмжээнд бол хүрээд хадгалаад авсан. За одоо эдийн засаг руугаа орох гэхээр хоригнд одоо яг ингээл тавилчаад байгаа. За бүр болохгүй бол хоригийн цоорхойг ашиглах. Манайхан хуулийн цоорхоо ашигладаг гэдэг шиг. Одоогоор ашиглаад байгаа юм шүү. Ашиглаад байгаа юм шиг байгаа юм. Тийм учраас бүр аргаа яатахад зөөлрүүд болдгүй болвол одоо нэг хятадтай ойртоод байгаа чинь одоо болохгүй болвол одоо тэр цоорхой байна уу гэдэг юм уу тэр талаараа судлах одоо нэг тэсэх сайн арга биш л дээ. Удаан хугацаанд уулын баталгаатай арга биш. Тэгэхээр одоо янз бүрийн нөхцөлийг л харж л толгоогоо өвдөх хаяг л толгоогоо л өвдөх гэж байгаа л да. Өвдөхөөс өөр арга байхгүй. Бидний урилгыг хүлээн авч маш сонирхолтой яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Үзэгчдээ дэлхийд дахин том хөтөлбөрийнхөө энэ удаагийн дугаараар бид Умард Солонгосын удирдагчийн бүгд найрамд Хятад улсад хийсэн 4 дахь албан ёсны айлчилттай холбоотой мэдээллийг та бүхэнд үзүүллээ. Энэ сэдвээр бид судлаач Лавгатай ярилцлаа. Бидний хөтөлбөрийг сонгон үзсэн үзэгчдээ та бүхэндээ баярлалаа.